Дараагийн мэдээлэл Монгол улс Улаанбуудайн гайлын татвараа жилбөр өөрчилдөг жишг тогтлоо. 2024 оны хавар гурил Улаанбуудайн гайлын албан татварыг тэглэж эргээд 2025 оны хавар татварыг буцаан тогтоосон. Тэгвэл баруун аймагуудад гантай байснаас үүдээд Баян Үлгий, Увс, Ховд, Завхан, Говьлдан аймгийн боомтуудаар Улаанбуудай малын тэжээлийг гайлын албан татваргүйгээр оруулж ирэх саналыг улсын хурлын 64 гишүүн гаргалаа. Өнөөдөр гантай холбоотойгоор өнөөдөр баруун бус нутаг Увс аймагт бол одоо яг байдал айгүй хүнд байгаа. Бог малын хувьд харьцангуй гайгүй, бодын хувьд бол идэх өвс байхгүй. Адуу босоогоор одоо үхээд эхэлсэн байна шүү дээ. Тэг үндсэндээ ийм жилийн 2 жилд нэг удаа давтамжтай 2 жилд нэг удаа ийм байдал ингээд цаашаа ийм бодлого аваа явуудах юм бол ийм бүс нутагт газар тариалан тижил ургамал хөгжих ямар ч боломжгүй болчиход байна. Одоо ингээд 8 удаагийн хуулийн зохицуулт хийгээд баруун бүс нутагт хөнгөлөлттэй дотрын чөлөөлөлттэй гурил малын тэжээл оруулах асуудлыг зохицуулж ирсэн байна. Яам бол энэ эсрэг байгаа. Эрх зүйн орчин доктортой байж ээж тэнд Улаанбуудай тариалалт, гурил үйлдвэрлэл, малын тэжээлийн үйлдвэрлэл доктортой байх тэр эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх гол орон зай нь энэ татврын хамгаалалт байх татврын бодлого байгаа. Ийм ч учраас ийм эрх зүйн орчин докторгүй ингэж байгаа учраас тэнд хөрөнгө оруулахгүй байна. Тухайн одоо цаг үеийн нөхцөл байдал тааруулаад гинтийн байдлаар чухал асуудалд одоо хандж ийснаас бүхэл зургаар нь урт хугацаатаар иймэрхүү асуудлуудаа ер нь шийддэг болмоор